За хай. За сонин сайхан ихтэй би Шанхайд байна. Шанхайд үүрээр буусан. Ер нь бол Шанхайгаас Япон руу круиз аяллаар аялах гад Шанхайд төрүүлж нэг 2-3 хоногийн өмнө нэрээ Шанхайгаар аялангаа удахгүй усан онгоцондоо суунаа. 5 одтой тусаж буудлын чинээнд хүрэх үйс тийм гоё усан онгоцоор 6 эмэгтэй найзтайраа аялахаар болсон. Тэгээд би чи нөгөө хөөрөөд баярлаад пледэ онгоцны пледэ харахгүй балаа юм шиг хямд байна гэж захиалцсан чинь шүний нислэг захиалцсан байсан бэлээ. Тэгээд ганцаараа шүн нисээд манай нөгөө тав болохоор тавуулаа Монголоос ирж байгаа байхгүй. Би л ганцаараа Японоос ирж байгаа. Тэгээд шөнө 2:40-оос нисээд сая өөрийн 4 өнгөрөөж буугаад 5 гэж буугаад сая таксидаад буудал дээр ирлээ. Тэгсэн чинь буудал маань апарт захиалсан. Тэгсэн чинь апарт маань заавал 3 цагаас чекин хийн гинэ. Тэгээд тэрнээс өмнө бас ингээд ийм хөөрхөн жижигхэн ийм буудал олоод унтаж амраад сая сайхан ус цасанд ороо сэргээд байж байна. За энэ өрөө маань болохоор нэг ийм хөөрхөн цэвэрхэн, уг нь бол аюу цэвэрхэн өрөө байна. Аюу гоё. Тэгээд гол нь өстэй амар юм тамхины үнэртэй. Тамхины үнэр юм уу, юуны үнэр юм мэдэхгүй. Эсвэл хятадын өөрийнх нь үнэр юм уу? Лав тийм нэг тийм жоохон үнэртэй. Тэгээд одоо яах вэ? Тэгээд цэвэрхэн унтчихлээвэл болоо. Би ч нөгөө шүнжэнгөө нойргүй явцсан. Дээрээс нь сая өчигдөр уржигдэр нөгөө ханиаттай баг 2 өдөр халуураад за өнөөдөр яах вэ? Гайгүй болов гэж утсан чи овоо өнөөдөр жоохон хоолой ам юм байгаа бол чигсэн гоё сэргэг байна. Одоо юу яана? Апартынхаа гоё хоум туурыг хийн. Шууд апарт руугаа орохдоо шууд влогны камераараа влого хийгээд камераараа бичлэг хийгээд явна. Нэрэ бичлэг гэснээс нэрэ дахиад нэг гоё юм нь би гоё өчигдөр би влогны камер авсан. Одоо би нөгөө ханиад хүрсэн байсан болохоор хизээ авлаа яалаа хэлээгээд баг мартчихад шít. Өчигдөр ийм гоё влогны камер авсан. Энэ аялалдаа зориулаад дээрээс нь цаашдаа зөндөө аялал хийх учраас нэг мөсөн ийм влогны камер авчий гэж бодоод. Тэгсэн чи энэ маань амар гоё юм байна. Одоо энэ утаснасаа ингээд хянаад явах боломжтой. Утаснасаа өөрийнхөө ингээд хараад те хянаад явах боломжтой юм байна. Тэгээд гоё таалагдчихээн. Тэгээд энүүгээрээ одоо ингэж бичлэгээ хийгээд явнаа. Тэгээд дараа бичлэгтээ цуг байгаараа гоё влог бол чадах нь үгүй мэдэхгүй байна. Энд чи угаасаа баг анхных болохоор яг ямарыг мэдэхгүй байна. Тэгээд хоум тууртайгаа цуг байгаарэ. Түр баяртай. За хоум тур маань эхэллээ. За ингээд ороод ирэнгүүт хөөрхөн гутлын шкафтай. Ер нь бол 3 унтлахны өрөө, 2 угаалгын өрөө, 1 галтгоо. Галтгоо нэм хөөрхөн бүх юмнууд байна. Хэрэгцээтэй бүх юмнууд байна. Хөрөгч байна. Бид нар гол нь яагаад буудал захиалаагүй вэ гэхээр зургуулаа нэг дор байх гад буудал бол заавал 2-2-ороо өрөөнд орох юм билээ. Би тэгээд нөгөө түлээ хүлээгээд төрүүлээд ингээд өрөөгөө хүлээгээд авчлаа. Дөнгөж сая өрөө цэвэрлэжсэн хүм маа надад хүлээлгэж өгөөд за ороод ирэнгүүт энэ галтгоо энд угаалгын өрөө байна. Угаалгын өрөө мөрөө айгүй гоо цэвэрхэн юм байна. Ваа айгүй гоо цэвэрхэн. За ингээд савн шампунь. Ер нь нэлийн гоо цэвэрхэн байр шүү. За энэ юм том. Юутай талтай байна. За ийшээ явангууд энд ийм нэг унтлахны өрөө. Энд бол 2 нь унтчих байх гэж бодож байна. Энд ийм гоё том шкафтай. Ер нь бол 2-3 хоногт айгүй гоё гэртэй байгаа юм шиг байх нэ. За энэ бол ингээд мэдээж хэрэг унтлахны өрөө. Унтлахны гинэ том өрөө. Эндээ сайхан оройдоо буу халаад, хоолоо идээд, өглөөний цайгаа уугаад энэ ингээд хангалттай 6 оны ширээ байна. За эндээ хөөрхөн бас нэг унтлахны өрөөтэй. Энд бол одоо би энд бол нэг нь унтаж болно. 2 нь унтаж болно. Бараг нэг нь унтах байхаа. За энэ бол мастер room, мастер унтлахны өрөө. Ийм 2 том king 2 ортой юм байна. Эндээ тэгээд бас нэг гоё цэвэрхэн
угаалгын өрөөтэй. За ийм бэ. За тэгээд хөөрхөн дандаа яг хүний тоогоор ингээд юуны альчууруудын ингээд бэлтээд тавьсан. Тэгээд эндээ хэрвээ нялх нойтой хүүхдтэй байдаг бол бас энд ор засаад өгчих юм байна. Орыг оруулаад засаад өгөх хаа. Тэ. За гадаах байдал бол нэг иймэрхүү амар бөгчин байгаа гадаа. За энийг яаж онгойлгох гэж мэдэхгүй байна. За тийшээ нэг юм сүм юм уу? Ер нь нэлээд төв рүүгээ бид нэр апарт захиалсан байгаа. Тэгээд аюу дажгүй гараад шууд юу юм бэлээ. Моол тэгээд одоо тийшээ чинь моол зоолууд нь харагдаж байна. Ингээд ийм апарт нэлийн хөөрхөн цэвэрхэн анх удаа ер нь апартанд орж байгаа. Ер нь бол дандаа буудалд орчдөг байсан. Тэгээд хятад дэх Шанхай ямар байх бол гээд аюу би түрүүний нөгөө юун дээр хэлсэн шүү дээ, нэг хүлээлтэхгүй байна гэсэн чи бас гайгүй шүү дайжгүй. За би нэг юм бэ. Таач хэлчихлээ. За тэгээд ийм хөөрхөн камертай болсон. Тэгээд бичлэгтэй маань цог байгаарэ. Goodbye.